оролцож байгаа албаны дарга нар, хэлтсийн дарга, газрын дарга нарт баярлалаа. Тэгээ бид нар их өндөр шаардлага тавьдаг л да та нарын танилцуулж байгаа асуудлууд дээр. Тэгээ харамсалтай нь өнөөдөр бол манай төлөөлөгч нар маш хангалтгүй оролцож байна. Яагаад ингэж байгаа юм бол 5 өдөр болохоор ингэдэг юм уу? Өнөөдөр бол энэ танхимд яг 11 л төлөөлөгч сууж байна. Тэгээ одоо хилцэж байгаа асуудлын хүрээнд бид нар санал өгөхлөөр бид нар чинь 45 лаа штэ. Тэгээ эхний хуралдаанаар нэгд өдөр болсон хуралдаанаар ирц явж байгаа бол одоо энэ 10 хүн чинь бол тэгээ асуудлууд нь баг унаад явах юм шүү. Энэ тэнд одоо өрөө саваар ороод ажлаа амжуулаад явж байгаа төлөөлөгч нарыг оруулж ирье. Тэгээ бид нар нэг айхтар шаардлага тавьдаг штэ энэ асуудал танилцуулж байгаа дарга нартаа. Тэгсэн хэрнээсээ өөрсдөө ингээд эрцээ хангаж чадахгүй, хуралдаандаа бас оролцохгүй ингээд нэг юм бас баймааргүй байна. Тэгэхээр бас энэ иргэдээ сонгогдсон төлөөлөгч нарыг нэгдсэн хуралдаан, албан ёсны ээлжид нэгдсэн хуралдаанд орж ирээд асуудлуудтайгаа бас бодиттой танилцаад иргэдээ төлөөлөөд дуу хоолой болоод ингээд ажилласаа гэдэг ийм одоо хүсэл тавьж байна. За мэдээж хилцэж байгаа асуудалтай холбоотой энэ гендер гэдэг жилдээ бид нар нэг удаа энэ асуудлыг бас сонсдог. Монгол улсын хэмжээнд ч гэсэн асуудлыг яриад авдаг нийслэлээр. Тэгээ гендертэй холбоотой би бас өмнөх хуралдаан дээр ч гэсэн бас асууж ил байсан. Гендер гэхэлэр нийтээрээ нийтлэг одоо буруу ойлгодог эмэгтэй хүн гэдэг тий. Тэгэхээр аль нэг одоо хүүсийг л хэлж байгаа юм л та. Тэгээ сүүлийн жилүүдэд энэ эрчүүдийн одоо насжилтын асуудал. За Улаанбаатар Монгол улсын хэмжээнд одоо эрчүүдийн асуудал, ажиллах хүчний асуудал, за хүн амынх нь одоо хүүсийн харилцаа гэдэг олон асуудлууд бас ялгаагүй одоо эрчүүд дээр тулгамдаад эхэлцээ. Одоо энийг бас бид нар ярих ёстой. Тэгэхээр энэ дээр одоо ер нь яг ямар бодлого явж байгаа вэ? Ялангуяа одоо нэг эрүүл мэндийн чиглэлээр эрчүүд бол одоо яг ундаг машин авал жилдээ 2 удаа ингээд тос маслын солиод эвдрэл гэмтэл дугарж байгаа одоо эвдрэл гэмтлээ бол одоо янзалчдаг. Гэтэл өөрийнх нь биедээ одоо онцгой анхаарч чаддгүй. Тэгээд энэ сая судалгаан дээр гарсан тэр наслалт, эрчүүдийн дундаж наслалт, за нас баралт, за тэрний шалтгаан, өвчлөлт гээд энэ одоо статистикуудыг харахад бол харьцангуй одоо их одоо нас эмэгтэйтэйг харьцуулахад бол одоо залуугаараа гэж харагдаж шít. Тэгэхээр энэ дээр одоо энэ манай энэ одоо гендрийн хорооныхан, гендрийн үндэсний хорооныхан ямар бодлого баримталж байгаа юм бэ? За сүүлийн одоо 10 гаруй жилийн хугацаанд бол дандаа нөгөө эмэгтэйчүүдийн асуудлыг төлхөө ярьж энэ чиглэлийн одоо бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллаж ийсэн. Тэгвэл одоо энэ эрчүүдийн асуудлаар одоо бас ярих цаг нь болцсон юм шиг байна. Тэгэхээр энэ чиглэлээр одоо авч хэрэгжүүлж байгаа, хийх гэж байгаа ажлууд гэж ямар юм байна вэ? Нэг тодорхой юм яг үндэ бол саяны одоо танилцуулсан танилцуулга дотор бол харагдахгүй байгаа даа шүү. За ингээд хариулт авъя, баярлалаа. За сүүлийн 5 жилийн хугацаанд за эрчүүдийн асуудал, за эрчүүдийн тэр дунд бол эрүүл мэндийн асуудал, түүнтэй холбоотой нөлөөллийн ажлыг бол гендерийн чиглэлээр болон үндэсний хорооноос бол ихээхэн анхаарч бол ажиллаж явж байгаа. За үүнийхээ хүрээнд би зөнгөж өнгөрсөн жилд хийгдсэн судалгааны үр дүнг бас тань танилцуулъя гэж бодлоо л доо. За энэ дээр бид нэг асуумж авсан. За ингээд нийтдээ нэг 2660 эрэгтэй хүнээс асуумж бол авсан шиг санагдаж байна. 2660 2760 үнэндээс асуумж авсан. За ингээд танд 2 сая төгрөг байна. За үүн дээрээ та юунд зарцуулах вэ гэд асуумж нь бол авч байгаа. За та өөрхийн эрүүл мэнд зарцуулах уу, хүүхдэд зарцуулах уу, гэртээ зарцуулах уу гэд ерөнхийдөө нөгөө нэг өөрхийн нөхцөл байдлыг асууж байгаа байхгүй. За тэгэхээр манай эрчүүдийн хамгийн их нь бол гэр бүлийнхээ гишүүдэд тэр мөнгөө зарцуулна гэж байгаа. Өөрөөсөө гадна. За дараачих нь бол хүүхдийнхээ нөгөө дугуул нь энэ төр зарцуулна гэж байгаа. За гурав дахь нь бол их нэртээ өгнө гэж хариулт өгч байгаа. За дөрөв дэх нь болохоор машина заснаа гэж байгаа. За тавт нь болохоор хоримтлал үүсгэнэ гэж байна. Зургаад нь гэр бүлээрээ аялах орж ирж байгаа. Долоод нь би машина шинчилнэ гэж байгаа. За тэгээд 8-д нь би эрүүл мэндэ нэг эмнэлэгт нэг үзүүлүү нэг цусны шинжилгээгээ нэг өгүүлэх өчнөө нэг тийм ирж байгаа. Тэгэхээр бол энэ дээр ямар асуудал тавьж байгаа манай
ирчүүд бид нар өөрсдөө бол ингээ өөрсдийнхөө эрүүл мэндэ ихний баг чүү байтал нэг ард орж байгаа бидний хийх ажлуудын анхаарах ёстой ажлууд энд бол ороо явж байгаа. За үүнийхээ өрөөнд бид нар ингээд эрүүл мэндэ нэгт биш, хоёрт биш, гуравт биш, бүр ингээд дөрөвт биш. За ингээд бол ингээ 2660 хүний асуумжаар бол ингээ харахад бол бид нар эрүүл мэндэ 8-т бол ингээд оруулаад явж байгаа. Ийм бол судалгаа бол гарсан байдгаа. За үүнтэйг ингээд бидний нөгөө нэг насжилтууд ингээд шууд холбоотой байдаг. За эмэгтэйчүүдээсээ бид нэг 8.1 жилээр бага насалж байгаа. За энэтэй юутай холбоотой гэх юм бол бид нэр эрэгтэй хүмүүс эмнэлэгт үзүүлэх нас нь эмнэлгээр ерөнхийдөө орж гарч явж эхэлдэг нас нь 45 наснасаа дээш бид нар ерөнхийдөө эмнэлгийн хаалга татаж эхэлдэг юм байна. 45 наснасаа доош бол бид нар ерөнхийдөө эмнэлгийн хаалгаар татдагчгүй, урьдчилан сүзлэгт ордогчгүй, ерөнхийдөө тэр эмнэлгээр юу орж ийнэ гэх юм бол хүүхдээ үзүүлэх гэж ордог, эхнэрээ дагаж ордог. За нэг тиймэрхүү эсвэл нөгөө эхнэр төрөх гэж жагаад хүүхдээ авах гэж эхнэрээ ухтаж авахгүй тэгжил эмнэлгээр ордог ийм үзүүлэлтээс ордог гарч байна. За тийм болохоор энэ нөлөөллийн ажлыг бид нэр энэ жилээс эхлээд бол яг энэ ирчүүдтэй холбоотой ажлыг бол эхэлнэ. За сүүлийн 5 жилийн хугацаанд бид нэр ирчүүдийн кабинетыг бол нээсэн. Өмнө нь бол дүүргийн эмнэлгүүдийн ирчүүдийн кабинет гэж байдгүй байсан шүү дээ. Ерөөс ирчүүдийн кабинет гэж байдгүй. Улаанбаатар хотын хэмжээнд ирчүүдэд зориулсан эмнэлэг бол 10 хүрэхгүй эмнэлэг байдаг байсан. За одоо бол ингээд дүүрэг болгон ирчүүдийн кабинеттай за эмчийн ирчүүд зориулсан эмнэлэг бол нэг 22 байна. Яг одоо нийслэлийн хэмжээнд. Тэгтээ нийслэлийн хэмжээнд ирчүүд зориулсан эмнэлэг 22 байхад эмэгтэйчүүд зориулсан нэг дүүргийн эмнэлэг нь 65 6-таа бол байгаа. Ганцхан дүүрэг. За ингээд энэ дээр нь бас ингээд харьцуулаад явхад бол яа гэв. Тэгэд энэ эмнэлгийн байгууллагатай бид нэр очиод ингээд сурталчилгаа авахд ирчүүдийн эмнэлэг нээхээр ашиггүй байд юм аа. Ирдгүү маа, үйлчлүүлдэг юм аа. Ашиггүй одоо салбарын нэг ингээ болцоон гэдэг бол хариултыг өгдөг. За үүнийх нь хүрээнд бол бид энэ эрэгтэйчүүдэд энэ эмнэлэгт үзүүлэх, харуулах энэ нөлөөллийн гэдэг арга хэмжээг авахгүй бол та амьд байж танаа гэр бүл бүтэн байна. Таны хүүхэд чинь эцэгтэй байж энэ хороо дээр бол ингээ таны овгийг цаасан дээр биш амьдрал дээр таны ингээд авч явах хэрэгтэй гэдэг энэ ухамсар нөлөөллийн ажлыг бол зайлшгүй хийхгүй бол ингээ болохгүй төвшөнд бол болсон байгаа. За үүнийхөө өрөөнд ч гэсэн бид нэр 2025 оны 4 сарын 25-нд энэ гендерийн салбар хорооны бүрэлдэхүүн болон ажиллах журмын шинжилэн баталсан. За ингэж шинжилсэн баталснараа өмнө 10 хүрэхгүй хүн байдаг байсан. За нөгөө 10 хүрэхгүй хүн одоо юу хийгээд байгаа хаан ч яваад байгаа нэг тайл ирдэг, тайлангаа бичдэг, тэгээ нөгөөт нь ороо явдаг гэсэн. Одоо бол энэ бүх 9 дүүргийн засаг даргын тамийн газрын дарга нар нийслэлийн бүх удирдлагууд төсөв санхүү хариуцсан гэд энэ бүх дарга зэрэгнийг бол энэ гендерийн салбар хороонд бол орж ажиллаулж байгаа. За ингэснээр бол энэ салбарын өөрийнх нь санхүүжил, төлөлгөө, за хөрсөн дээр буух гэдэг бүх салбарынх нь бүх дүүргийн бүх нэгжийн дарга нарыг бол ингээ хариуцлагатай болж ажиллаулаад явж байгаа. За мөн дээрэс нь хин дарга Наранбаатар дарга нэмээд над дээр нэмээд хариулчих. Яг нөх хөрсөн дээр хийж байгаа ажлуудын хүрээнд. Тав хүндийн өдрийн мэнд төргий. Тэгээ боцогч төлөөлөгч асуултанд хариулъя. Сая амар түвшин дарга ерөнхийдөө гол тоон үзүүлэлтүүдийг хэлчлээ. Тэгэхээр эрчүүдийн маань яг энэ эрүүл мэндийн талаас нь хэлэхэд үндсэндээ яг 3 зүйлээр 30 орчим хувь нь бол өвчлөлийнх нь болоод нас оролтын 30 орчим хувь нь зүрх судасны цэцэн эргэлтийн тогтолцоотой холбоотой. Дахиад нэг 28-9 бас 30 орчим хувь нь хавдартай холбоотой. За дараагийн нэг бас 25-аас дээш 30 орчим хувь нь бол осол гэмт хордлого гэдэг энэ одоо зүйлтэй холбоотой байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлээр бид нар 25 оны сүүл 26 оны эхний улиралдаа багтааж өрхүүдээрээ дамжуулж судалгаанууд гарч байгаа. За зарим төрлийн судалгаанууд нь бол гарсан байгаа. За тэгэхээр бид нар өрхөөрөө дамжуулж за дээрэс нь албан байгууллага, төрийн бас байгууллага холбоотуудаар